Зяарамд чихээ нааж ийнө манайхаа. Зяаныг аимшиг төг уншиж өгье. Харийн нутагт төрсэн Монгол хүний сүнс. Монголчууд хизээнээс угаасан ус, унсан газар шороогоо гэж зүтгэдэг сонин хүмүүс. Тэрч байтугай төрж өссөн нутаг усандаа очсон хүний өвчин хууч эдгэрч эрчхүч авдаг гэж ярилцдаг. Тэгвэл төрж өссөн нутгаас харих бол хэлийн чамдад нас нөгчсөн нэгний сүнс аврал ирсээр эх орондоо ирсэн тухай сонирхолтой дүүхийг хамтдаа сонсоцгоё. Ганчимгийн нөхөр сүхээ Сингапурт явж ирснийхээ дараа харийн нутагт ясаа тавихгүй юмсан гэж үе үгэлдэг болсныг Ганчимэг анзаарчээ. Урд нэг биш удаа гадаадад амьдарсан ч яадаг юм гих маягийн санаа зохиолгодог байсан эр нөхрийгөө ийхүү хэлэхэд гайхсан тэр учрыг нь лавлсан боловч нөхөр нь олигтой юм юу ч хэлсэнгүй. Гэхдээ л хоног өнгөрөх тусам хачин шаналнгуй царайлан хүний нутаг хэцүү яаж ч байсан нутагт авах хэрэгтэй гих мэтэр яриад байдаг болсон байна. Мөн 20 хоногийн дараа хамт Сингапур яваад ирсэн найзтайгаа нэлээд халамцуу орж ирээд. Гала чи Сингапурт юу үзнэ ярьда. Би тэрийг бодох тусам сэтгэл өвдөд байх боллоо. Өөрөө ярина гэхээр нэг л ам ивлэхгүй байна гэсэн байна. Тэр үед Гала гэж найз нь дэмэм шүү. Гэсэн ч Ганчимэг рүү учир тайхан хараад чи даанч өнөмшгүй байх л гэж дуугарсан байна. Тэгснэ. Бид хоёр байна штэ. Ажлаа бүтээчгээд Сингапурын далайн эрэгт орших эртний сүм үзэхэр шийдсэн. Сүмийн хашаа маш том цэцэрлэгтэй. 9 жорын мод тарьчихсан их сайхан газар байсан. Бүр ойд явж байна гэж эндүрмэр гэж. Бид хоёр нэлээд өрөө очсон болохоор сүм хаалттай байлаа л. Тиймээс тэр сайхан модод дунд жаахан ч гэсэн сууя гэд модон дундах нэгэн сандал дээр сууж амарлаа. Гэрээсээ хол байгаа ир хүмүүс мэдээж зүгээр суусангүй. Нэг пив уунга энэ тэрүүгээр хөлгөх хүмүүсийг харсан шиг сууж байв. Гэтэл яг бидний арын бутан дундаас намайг авраач гэсэн монгол хүний дуу гардаг юм байна. Мэдээж хятад англиар шулгансан Сингапурын цэцэрлэгт монгол хүн намайг авраач гэхийг сонсоод бид хоёр ухуулсхийн босолгүй яах вэ? Би эхэлж босон бот руу очиж харсан юм. Харийн нутагт элэг нэгтэн маань гадныхан зодуулаад ботон дотор хэвтэж байгаа нь болов уу гэж бодсон л та. Гэвч ботон дотор юу ч байсангүй. Ойр хавийг нэгжиж үтсэн боловч юу ч олдсонгүй. Тэгсэн чинь нөгөө үл үзэгдэх дуу хоолой их л зөөртэйгээр яолж. Та хоёр Монгол ах дүүс байна да. Намайг авраач. Намайг аваад яваач гэж их л тод дуугарч. Бид хоёр бие биерүүгээ харан хэсэг зогсоод. За энэ нэг л биш гэдгийг анзаарч бош шуухан явах гэтэл битгий яваач. Намайг битгий орхиоч гэж өрөвдөлтөө аргагүй дуудаад эхэлсэн. Тэр дуу яг л гараас чангаагаад байгаа юм шиг байсан тул бид хоёр эргэлзээд зогсчихсон юм. Тэр үсүхэ. Чи хэм бэ? Юу гэж тоглоод байгаа юм бэ? Гэж монголоор асуусан чинь нөгөө дуу хоолой зүрх шимширмээр уйлаад эхэлсэн гэж. Тэр уйлж байгаа дуу хоолойд олон жил ах дүүстэйгээ уулзаагүй хүний газар зовж зүдэрсэн хүний уяа гашуу шингэсэн байх шиг сонсогдож байна. Бид хоёр тэр үйл үзэгдэх монгол хүний уйлах дууг сонсомгцсон. Энэ бол хайр газар үгсэн монгол хүний сүнс байна гэдэгт шууд итгэсэн юм. Тэр сүнс нэлээн уйлж байснаа тайвширсан бололтой. Өөрийнхөө талаар ярьж эхэлсэн. 3 жилийн өмнө Сингапурт хүний 8 эрхэлдэг хятадуудыг дагаж ирээд $16,000 алдаж
Эцэст нь шөнийн дээрэмчтэд зодуулж өгсөн Монгол залуугийн сүнс юм шиг байна лээ. Тэр ямар ч байсан хүний газар өгсөн Монгол хүний сүнс амардаггүй юм байна. Хэрвээ миний сүнс их нутагт таан очвол амарч нам тайван нойрсох болов уу? Би энэ хотоор өдөржин тэнэж шөнө нь барилгын орой дээр гарч нутаг ус ан санаад зөвхөн уйлж суудаг. Хажуугаар минь харь хүмүүс инээж хөхрөн зөрдөгч намайг хинч анзаардаггүй юм гэх мэтээр маш их сонин зүйлийг ярьсан юм. Би түүнээс бид хоёрыг монгол хүмүүс гэж яаж мэдсэн бэ гэтэл би энэ сүмийн хашаан дотор их явдаг. Харин өнөөдөр та хоёрыг хоорондоо ярилцаж сухыг олж сонссон юм. Яа харахгүй монгол хүмүүс сууж байгааг мэдмэгцээ. Өөрийн ирэхгүй дуугармаар санагдаад та хоёртой ярьж эхэлсэн юм. Намайг аваад яваач дээ гэж хэлв. Бид хоёр нэлээн эргэлзэж байгаа да. Тэгэд чамайг яаж авч явах юм бэ? Гэсэн чинь та хоёр шүдэнсний хайрцагч юм уу? Ямар нэг эд зүйлээ газар унахчих. Би тэр зүйлд шингэчихье. Харин Монголд очмогцоо хаач хамаагүй хайчхаараа гэж хэлсэн юм. Сүхээ бид хоёр их гайхсан ч бас нилээд айж байсан. Тиймээс хэрвээ чамайг аваад явлаа гэхэд биднийг хорлохгүй биз гэхэд тэр дуугараагүй. Гэсэн ч бид хоёр тамхины асаагаараа газар шидчихсэн. Тэр сүнс түнд шингэсэн ч юм уу? Үгүй ч юм уу? Бүнд. Энд ирсэн хойноо нөгөө асаагуурыг нисхийн наахан машины цавхаар шидчихсэн. Лавал надад янз бүрийн мэдгэдэхгүй байгаа. Харин сүхээ янз бүрийн бодоод зүйлээд байна гинэ. Тэгэхээр би чамд ярьж байгаа юм аа. Ямиг яаж мэдэх вэ? Лам хард үзүүлж гэр орондоо ном уншуулахад гэмгүй байх гэв. Тэгсэн чинь ган чимэг нөхрөөс та хоёрын хэн нь асаагаараа шидсэн юм бэ? Арай энэ чиний арслантай асаагуур биш биз дээ? Гэхэд нөхөр нь гайхсан шинжтэй тийм гэсэн ажээ. Дэмэгц ган чимгийн дотор сэрхийж нөхрийнхөө цүнхний ороолоос гарч ирсэн асаагуурыг нөхөртөө болон найзд нь үзүүлж та хоёр энийг шидсэн үү гэвэл тэр хоёр зэрэг шахуу тийм хаан байна гэж асуусан байна. Ган чимэг цүнхний ороолд байсан гэчгээд та хоёр Монголд ирсэн хойно андуураад буруу асаагуур шидчихсэн биш үү гэсэн ч нөгөө хоёр нь нэгэн дуугаар яа харахгүй наадхыг чинь шидсэн гэд уулгаалдан өндийсэн гинэ. Ган чимэг нөхөртэйгөө чамгүй олон лам хараар явсан ч асаагуурыг тийм гих хүн олдсонгүй. Тиймээс сэтгэл цэвгүй хоцрох үүднээс оршуулгын газар бараад болоод болсон гэдгээ. Харин нутагт золгүйгээр амлалтсан залуугийн сүнс их нутагт ан ирж шингэсэн эсхийг хэнч мэдээгүй боловч ямар ч л байсан Сингапурт үлдээгүй гэж тэд нар итгэдэг юмсан жий.